Нэмэтано өртөө подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн подкастаар Нараа миний бие болон Инхүүн бит хоёр өнөөдрийн дугаараа хамтдаа бүтээхээр ингээд эхлэх гэж байна. Тэгээ манай Инхүүн болохоор Brit Mongolia төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч. Тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэндээ. Тэгээ ямар ч юм Инхүүнтэйгээ бүгдээрээ танилцъя. Инхүүн манай сонсогчдод өөрийгөө гоё товчхон танилцуулаад өгөөч. Сайн байцгаана уу, Инхүүн гэдэг. Brit Mongolia буюу агарын харуул гэдэг нэртэй төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг таяг одоо Монголдо үйл ажиллагаа хариуцаад явж байгаа. Мэргэжлэрээ бол байгаль орчны шинжилгээ ухаан болон олон улсын хөгжил гэдэг мэргэжилтэй. Тэгээд тэргээрээ одоо олон улсын төвшөнд байгаль орчинтой хамаатай ямар шийдвэрүүд гаргаж ийн гэдэг процесстэй айгүй сонирхолтой. Тэгээд тэр чигээрээ ер нь уур амьсгалын өөрчлөлтийн одоо шийдвэр гаргадаг том хурлууд яаж авагддсан бол гэдэг тэгээд тиймэрхүү. Нөгөө нэг агаарлыг гээд нэг юу хэмжээд идэг нэг тэд нартай хамтарч ажилладаг гэсэн үг. Ер нь уур амьсгалын өөрчлөлтөөр дан ер нь аль хаашаа төвлөрж яг ямар нэг аль нэг сэдв дээр нь төвлөрч ажилладаг эсвэл ерөнхийдөө ийм юм уур амьсгалын өөрчлөлт ер нь Монгол орнд байна гэдэг талаас нь үздэг. Илүү одоо нийгмийн талаас хардаг гэхүү. Одоо уур амьсгалын өөрчлөлтөөр тэгээд манай байгууллага ажилладаг агарын бохирдол хоёр ч гэсэн байгаль орчны талаас бол байгаль орчны асуудал тэгээд байгаль орчинтай холбоотой шийдлүүд байх хэрэгтэй. Гэтэ нөгөө талаас айгүй нийгмийн тэгээд улс төрийн эдийн засгийн холбоотой асуудлууд байдаг. Тэгэхээр илүү яг тэр нийгэм геополитик талаас нь хардаг. Тэгэхээр ер нь хүмүүс одоо энэ хэсгийг нь оруулаад энэ хэсэгт оролцохгүй тийм. Нэг агарын бохирдол гэдэг чинь Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсээ бүр амар том амьдрахгүй ах хүчин зүйл нь болоод байдаг шүү дээ. Тэгтэл яг түүн дээр ингээд судалгаа хийгээд явж байхад хүмүүсийн нэг анзаардаггүй тийм хүчин зүйлүүд гэх юм уу тийм. Яг үндэ энэ агарын бохирдол тулцсан хэмжээний асуудал байгаа юу. Гэтэл энэ агарын бохирдол хүмүүс нөгөө нэг ингээд тэгсэн мэт шүү дээ. Нэг би нэг юм уншиж хахад агарын бохирдол тамхичд их нөлөөлж байна. Хүмүүсийн тамхины утаа яг үндэ үүсгээд байгаа маа гэл ингээл янз бүрээр ингээд тайлбарлаад байдаг. Тэгэхээр бидний бас нөгөө нэг мэдгүй жилөө нөгөө төвлөрч судалдаг болохоор тиймэрхүү судалгаа мэдээллүүд ер нь ямар хөө байдаг бэ? Тийм манай байгууллагын хувьд бол яг агарын бохирдол тэгээ уур амьсгалын өөрчлөлтийг энэ хоёр асуудлын огтлцол дээр ажилладаг. Тэгээд энэ хоёр маань уялдаа холбоотой асуудлын талдаа ч гэсэн гэтээ шийдэл талдаа ч гэсэн уялдаа холбоотой гэдэг талаас тэр нүүл ажиллагаа 5-6 жил болж байна. Тэгээд явахдаа хамгийн одоо буруу ойлгодог гол юмнууд эсвэл одоо өнгөцгөн ойлгодод явцдаг гол юмнуудын нэг гэх юм бол яг саяны хэлжсэн шиг агарын бохирдол гэдэг бол ингээд айгүй том систем ажиллаад байгаа юм шиг бидэг. Одоо яг ингээд хүчин зүйлс нь юу вэ? Яг одоо суурьуд нь юу вэ гэхлээр одоо заахын нүүрсний хэрэглээ авто тээвэр машины утаа за тэгээ үйлдвэрлэл гээд ингээд яваад иж болно. Гэтэ бүр тэрний үндсэн дээр чинь яагаад бид нар одоо ахуйн хэрэглээндээ одоо болтол нүүрс хэрэглэх шаардлагатай үед байгаад байгаа юм гэдэг асуулт нь одоо тэр айгүй том системийг агарын бохирдлыг үүсгэж байгаа систем байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд тэр систем дотор маш олон юмнууд байгаа. Одоо эрчим хүчний тогтворгүй байдал, эрчим хүчний бие даасан байдал Монголд байхгүй гэдэг. Нөгөө талаасаа одоо агарын бохирдлыг хэмжих болон агарын бохирдол хэр муу байгаа эсвэл хэр сайн байгааг мэдэх тэр байр суурь нь орон зайд бас сайн үр бүртэйгүү гэдэг ч юм уу тий. Тэгээд эрүүл мэндийн талаасаа айгүй хор нөлөөтэй. Тэгээд энэ дотор одоо манай эдийн засгийн нөхцөл байдал бас ашигт мал болон одоо нүүрсний хэрэглээн дээр маш ингээд тулгарсан байдаг тэт бүтцтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд айгүй олон ингээд хүчин зүйлс байгаа. Тэгээ тэр болгоныг ингээд болгож байгаа болон илүү одоо хүртэл байлгаад байгаа бас одоо ус төрийн буюу
шиг сонирхлын бас юмуд явж байгаа нэ. Тэгэхээр нэг юм нь болохоор одоо ингээд айгүй амархан асуудал гэж нэг талаасаа харагдаж болно тий. Ягаад гэвэл шийдлүүд нь бол яг байханд байгаа олон улсын туршлагууд ч гэсэн байгаа. Гэхдээ энэ асуудал маань одоо тэр нийгмийн талаасаа, эдийн засгийн талаасаа, улс төрийн талаасаа болоод айгүй нюанс олон талтай асуудал болчиход байгаа. Тэр нь бол нэг. Тэгээ хоёрт болохоор агарын бохирдлыг ганцхан одоо Улаанбаатар хотын асуудал гэж ерөнхийдөө яригадаад байдаг. Тэгээд ер нь улс даяарх асуудал гэж харагдах хэрэгтэй. Ягаад гэвэл улс даяар ер нь бол агарын бохирдол нэг ялангуяа одоо аймгийн төвүүдэд агарын бохирдол бас айгүй хорт хэмжээнд хүрсэн байгаа. Тэгээ хоёрт одоо агарын бохирдол байхгүй газар байгаа ч гэсэн хэрвээ цаашдаа хуц зүрэн газар болоод явах ч юм уу эсвэл одоо өөрөөр нөлөөллөөс болоод агарын бохирдолтой болох боломжтой болохоор ганцхан ингэж Улаанбаатар гэж барьж ерөөсөө болохгүй. Тэгээд гурав дахь нь санаанд орж байгаа гэх юм бол ингээд агарын бохирдлыг бас нэг систем талаасаа харахгүй болохоор ингээд айгүй хүмүүсийг буруутгах талаас нь харагдаад идэв шиг санагддаг. Одоо гэр сурчлын бүсэд амьдарч байгаа хүмүүсийг бохирдуулагч гэж хардаг ч юм уу тий. Ерөөсөө ингээд одоо тэр амьсгалах эрх эсвэл цэвэр орчинд амьдрах эрх нь одоо хөндөгдөд байгаа эсвэл тэр эрхийг эдэлж чадахгүй байгаа хүмүүс гэхгүй энэ бохирдуулаад байгаа хүмүүс гэж хардаг. Тэгэхээр яагаад одоо ганцхан тэр өнцгөөс нь хараад байна вэ? Яагаад одоо нэг тэр цэвэр аюулгүй эрчим хүчний их өсвөртэй байж чадахгүй байгаа талаас нь бас харахгүй байна вэ гэдг нь бас манай одоо энэ асуудлыг харах өнцг нь буруу эсвэл айгүй нэг талаасаа хараад байгаа юм шиг байна тий. Яалтчгүй нэг юм гэр суурьшлийн бид нэр өмнө нь хактон дээр тааралж ирсэн гэсэн чинь би тэр үед л яг анх тэр гэр суурьшлийн бүсэд очиод хүмүүстэй яг судалгаа хийх зорилгоор ингээд очиод ярилцж байгаа үед яг миний бодож исэн тэр үнцэг амар өөр исэн баггүй. Яг үндэ тэр хүмүүс тэр газраа байх үнэхээр дуртай, хайртай, эргэн тойрныгоо хөгжүүлэх гэж боддог байтал би ингээд энэ хүмүүс ингээд стажинхэн нэг тэр агарын бохирдол үүсгэхэд байгаа шүү дээ гэдэг талаас нь аюу харж исэн. Тэгэхээр ийм нийгэм лөө чиглэсэн одоо ялангуяа сурагч залуу хүмүүс энэ буруу ойлголт төрүүлэхгүй байх үднээс тийм судалгаанууд хийх амар зөв юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд нэг сая ярьсан шүү дээ юм хүчин зүйлүүдийн талаар ярилцж байхад яалтчгүй тэр төлөвлөлтөн дээр амар анхаарах шаардлагатай болдог. Тэг хүмүүс нэг гинт ягаад агарын бохирдлын талаар энэ өртөө подкаст яриад ороод ирвэ гэж гайхчихж магадгүй. Гэхдээ яг бүх зүйлийг ингээд уур амьсгалыг өөрчлөлч дээр агарын бохирдолч дээр бүх зүйлийг ингээд хараад үзгээр алсын тийм төлөвлөлттэй хотоо төлөвлөх, барилгаа төлөвлөх, байш ингээ бүхэнд хэрэгцээтэй бүх юмыг төлөвлөж чадаагүй эсвэл жоохон дутмаг төлөвлснөөс болоод хүмүүсийн ингээ зөрчилдөөн, хэрэглээний зөрчилдөөн чинь ингээ галаад үлмээр байдаг, гэртээ баймаар байдаг тэр тал дээр аюумаар тийм асуудлууд үүсэж байгаа юм шиг санагдаад тэгээд тийм уур амьсгалын өөрчлөлт, агарын бохирдол энэ зүйлүүд яалтчгүй тийм яригдах хэвээр бид нар анхаарлаа хандуулах хэвээр гээд уур амьсгалын өөрчлөлт ингээл аюу их яриад байдаг. Гэтэ яг за ингээ зүгээр ингээд асуух юм бол чиний хадлаар ингээд энд хурал зөвлөгөөнүүд ч юм уу тийм зүйлүүдэд оролцож байхад өөр одоо улсынхан ч юм уу энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа юм сонирхолтой санагдчихсэн бэ? Тиймэрхүү юмнууд юу болж ийсэн үү? Улс орнуудын туршлага гэх юм бол аюу зөндөл олон туршлага байгаа л та. Агарын одоо уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ер нь 2 тэгээ одоо ингээд 3 болох гээд гол нэг үйлдэлүүд байдаг гэх юм уу? Эсвэл гол одоо нэг үйлдэлүүдийн категориуд. Эхнийх нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах буюу одоо хөлөмжийн хэмжээг дэлхийд даяар бодлогосуулж байгаа хөлөмжийн хэмжээг багасгах гэдэг бол яг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах. Хоёр дахь нь болохоор уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох. Яагаад гэвэл аль хэдийнэ одоо Монголд бол 100 хотод үеэр тэгэл ган гачиг гээд айгүй олон нөлөөлөлд аль хэдийнэ гараад байгаа. Аль хэдийнэ уур амьсгал нь өөрчлөгдөд байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтөд яаж тасан зохицох вэ гэдэг дээр хоёр дахь нэг категори. Энэ хоёр категори бол олон улстай болон Монголдоо ингээд айгүй төвшөөрөгдсөн юм байдаг гэд. Тэнгүүд одоо Монгол шиг
хөгжиж буй орнууд бас дахиад нэг категори маш чухал гэдэг байгаа. Тэр нь болохоор одоо уур амьсгалын өөрчлөлтөөс болоод гарсан тэр хохирлыг англиар бол loss and damage гэж ярьдаг. Тэр хохирлыг нөхөх процесс бас явах хэрэгтэй байна. За одоо Монголоос жижигхэн арлын орнууд гэх юм бол бүр одоо уур амьсгалын өөрчлөлтөөс болоод газар нутгаа ингээд алдчихж байгаа, живж байгаа гэхээс илүү нөгөө юуны төвшин тэнгисийн төвшин нэмэгдэж байгаа болохоор ингээд газар нутгаа алдчихж байгаа. Тэгэхээр одоо бүр ингээд газар нутаг амьдрах газраа алдчихж байгаа хүмүүс, аль хэдийн алдаад байгаа хүмүүс одоо тэрнээсээ буцаад бүхэн төлбөр авах хэрэгтэй. Ягаад гэвэл хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудтай харьцуулах юм бол түүхэн одоо нүрс төрөгчийн хөлөмжийн ялгаруулалтыг харах юм бол одоо хөгжингүй орнууд бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо Америк бол түүхэндээ бол хамгийн өндөр хөлөмжийн ялгаруулалт гаргасан. Гэхдээ Европын орнууд тэгэнгүүт одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэсэн одоо тэр хүчин зүйлс нь хамгийн их нөлөөсөн улсууд нь одоо хамгийн бага хохироод тэгээ хамгийн бага нөлөөсөн хүмүүс нь хамгийн их хохироод хахад яах вэ гэдэг дээр одоо тэр олон улсын хилцээрүүд бол тэрнээр айгүй их тулгуурч явдаг. Тэнгүүд хотын хувьд болохоор бас олон улстай ингээд хот гэдэг маань айгүй шийдлүүд гарч ирэх боломжит газрууд гэж харагддаг. Яагаад вэ гэхээр одоо хотын захиргаа гэдэг ч юм уу тий одоо улс даяар хийхэд айгүй хэцүү байгаа юмнуудыг хот дотроо ингээд туршиж үзээд тэгээ хотын захиргаа нь өөртөө шийдэх тийм айгүй боломжууд гарч ирдэг гэж ерөнхийдөө ярьдаг. Тэнгүүд одоо олон улсын хэмжээнд бол шийдвэр гаргадаг хүмүүс нь бол одоо улсын төлөөллүүд байдаг ч гэсэн улсын төлөөллүүдийн хажууд дандаа одоо хотын захиргаа одоо mayors уулзалт гэдэг болдог. Тэгээ тэрэн дээр болохоор за улсын хэмжээндээ хэдүүлээ ахиж тавьчил гаргаж чадахгүй болох юм бол хотын хэмжээндээ яаж шийдэх хэрэгтэй вэ? Тэгээ нөгөө талаасаа бас нөгөө хотоос ялгарч байгаа хөлөмжийн ялгуулт бас нэлээд ингээд том хувийг эзэлдэг болохоор тийм чухал байдаг. Агарын бохирдол дээр ч гэсэн ер нь хагарын бохирдлын их усрууд уур амьсгалын өөрчлөлт юм байхаас их усрууд байдаг. Одоо ашиглаж байгаа нүрс тулхид бол бас хөлөмжийн ялгарч байгаа. Тэгээд зарим нөгөө одоо англиар болохоор short-lived climate pollutants гэдэг байхгүй одоо ингээд бага хугацаанд агаар мандалд байдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд маш их нөлөөлдөг. Тэгэхээр тэр нь агарын бохирдуулагч бодисч байдаг. Тэгээд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөгч бодисуд бас байдаг. Тэр бодисуудын нэршил нь бол яадаг л хэ нөгөө юм юун нэрээ байдаг л сайт нэр. байдаг. Тэгээд яг яагаад тэд нар айгуу чухал гэж яригддаг вэ гэхээр одоо хөлөмжийн хийгээ бодох юм бол хамгийн их яригддаг нь бол CO2. Тэгэхдээ CO2 болвол ингээд агаар мандалд маш удаан хугацаанд эргэлдээд ингээд бүрхээд бийждэг. Тэгээ хөлөмжийн хий маань яг нөгөө одоо дэлхий дотор яг хөлөмж шиг тийм бүрхээд одоо ингээд дулааны байлгаад идэг гэсэн үг. Ингээд агарын мандлаас ингээд гарах ёстой тэр дулааны дотроо байлгаад тэгээ тийм болохоор дэлхийн дундаж температурыг хэсгээд тийм. Гэхдээ одоо CO2 бол short-lived climate pollutant бол биш яагаад гэвэл маш удаан агаар мандал байдаг болохоор. Гэхдээ short-lived climate pollutant яагаад айгүй тийм аюултай вэ гэхээр зарим нь болохоор одоо хэдхэн хоног агаар мандалд байдаг ч юм уу эсвэл хэдхэн 7 хоног байдаг, хэдхэн жил байдаг ч гэсэн одоо тэр дулааныг хадгалах чадвар нь хамаагүй их байдаг. CO2-тай харьцуулах юм бол тийм болохоор айгүй одоо уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөх хэмжээ нь их. Тэгээ нөгөө талаас агарыг бохирдуулах ч гэсэн боломжтой. Нөгөө нэг ногоон барилга гэдэг зүйл амар модонд орж байгаа шүү дээ. Ер нь бүх зургийн компаниуд нөгөө ногоон зээлэндээ хамрагдахын тулд ногоон барилгын сертификаттай болох аюултай болсон. Тэгээ энэ бүхний эцэст нь бас хараад үзэх юм бол одоо таах тухайн барилгад ашиглаж байгаа материал нь хүртэл одоо тэр материалыг тээвэрлэх болон үйлдвэрлэх явцад тэр хөлөмжийн хий тэ зартуулагдсан байна гэдэг нь тооцоо нь хүртэл ингээ ороод тэрнээ нөлөөлж идэг. Тэгээд
Тийм болохоор энэ уур амьсгалын өөрчлөлтийн талаар яг чин сэтгэлээсээ амар ойлгоод ухамсарлаад тэрийг өөрийнхөө төлөвлөж байгаа зүйлүүдэд тусгаж авах нь амар чухал юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Ялангуяа одоо энэ архитекторууд чинь ингээд өөрсдөө нэг барилга бүтээж байгаа тухайн барилгатаа шалж байгаа бүх материалуудыг зааж өгж байгаа хүмүүс болохоор амар том хүчтэй нөлөөлж чадна гэдэг юу н хараад байгаа. Тэгээд яг хөө нэг талаас харах юм бол одоо нийгмийн сайн сайхан ч юм уу эсвэл байгаль орчны сайн сайхан гэдэг талаас хараад одоо илүү байгальд ээлтэй уур амьсгалтай ээлтэй барилга руу шилжиж байгаа гэдэг нэг талаас харж байна. Тэгээ нөгөө талаасаа бас харах юм бол одоо урт хугацаанд манай эдийн засгийн тогтолцоо эдийн засгийн дээр байгаа инсентив мөнгө хаана орж байгаа вэ гэдэг нь угаасаа ногоон тал руугаа ногоон чиглэл рүүгээ одоо байгаль орчиндаа ээлтэй чиглэл рүүгээ яваад байгаа болохоор одоо тэр явж байгаа шилжилтийн нэг хэсгийн одоо хамгийн анхдагч байхын тулд бас ногоон тал руугаа явах нь бол зүг санагдаад байгаа. Тэгээд ч одоо мөнгө нь санхүүжил арга инвестмент нь бас л тийшээ урт хугацаанд явахаар харагдаж байгаа. Эндэмий уур амьсгалын өөрчлөлт мэдгүй надад ялангуяа энэ жил ингээд гарснаас хойш амар их бодогдож байгаа хгүй уур амьсгалын өөрчлөлт. Би яаж уур амьсгалын өөрчлөлтөөр нэг хүний жоохон Европ нэг охин байдаг шүү дээ амар тэмцэж байгаа хэмлэг Грета тэрийг бодоод ингээ яагаад гэдэг. Гэтэл яг ингээл яг төлөвлөөл ингээ хараад үзэхэд бүх зүйл дээр ингээд миний жижиг алхам хүртэл амар нөлөөлж байгаа нь амар мэдрэгдээд. Тэгээ ер нь энэ тал дээр seriously ингээд амар хүлээж аваад тэгээд би юу хийж болох вэ? Бусдад яаж нөлөөлж чадах вэ? Тэгээд ялангуяа юм мэргэжлийн тэр тал салбарт нь ажиллаж байгаа, хурал зөвлөгөөнд нь сууж байгаа, одоо судалгаа шинжилгээ хийж байгаа тэр хүмүүсээ бас ингэж бас хамтарч ажиллах амар чухал нөө манай гэх юм уу хүмүүсийн жоохон алдчих гад байдаг юм нь өөртөө жоохон дурм бижигээд бусдаас тусламж авахгүйгээр ингэж жоохон шийдээд би мэдээжтэй гэдэг байдалтай жоохон хандах гад байдаг санагддаг. Тэгээд бас юм та бүхэндээ ч гэсэн хамтарч ажиллах ч юм уу эсвэл зөвлөгөө авч бас болох болт юм болов уу яа гэм бэл. Балан. Манай байгууллагын хувьд бол илүү яг агарын бохирдлыг хамгийн эхлээд авч яваа. Тэгээ уур амьсгалын өөрчлөлтний хажуу уялддаг вэ гэдэг талаас нь бол хардаг. Манай орны хувьд бол нөгөө өвөл амар урт хугацаар болд нь шүү дээ тий. Тэр өвлийн хугацаанд дулаахан байх хэрэгтэй. Тэхийн тулд бид нөгөө хүмүүс маань галаа түлэх ч юм уу тиймэрхүү зүйлээр өөртөөхөө тэр дулаан байдлыг хангадаг. Гэтэл бас энэ барилга дээр ашиглагдж байгаа дулаалгыг бид нэр яаж пассив байдлаар шийдэх үү гэдэг тал дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Өөр техникийн талаас нь бол ярьж чадахгүй яг тийм мэргэжлийн үн биш болохоор гэтээ зүгээр одоо логикоор гаргаж ирэх юм бол одоо бол манай одоо айгүй хэрэглэн дээр суурилагдаад бид нэр эрчим хүчний талаар ярьж байгаа юм шиг санагддаг. Ерөөсөө химнэлт биш. Тэнгүүд эрчим хүчний химнэлт ярих юм бол дулаалга одоо хийж болох нэн тэр хүний ажлын нэг болоод явчихж байгаа. Тэгээ ганцхан одоо байшингийн дулаалга бол одоо барилгын дулаалга бол чухал. Бас байшин гэрийн дулаалга бол бас айгүй чухал болоод байгаа. Яагаад вэ гэхээр одоо тодорхой хэмжээнд гэр байшингаа дулаалчих юм бол тэр хэмжээгээрээ хэрэгжилж байгаа нөөц, тэр хэрэгжилж байгаа ашиглаж байгаа эрчим хүч, ашиглаж байгаа цахилгаанаа бууруулах боломжтой. Тэгээ тийм ч учраас одоо агарын бохирдолтой тэмцэх хийж чадах одоо богино хугацаанд шууд хийж чадах зүйлүүдийн нэг бол бас дулаалга болоод байгаа. Тэгээ манай бид нар бол дулаалга гэж ярихдаа илүү нөгөө байшин гэрийн дулаалга бол ярьж байгаа. Гэтэ бас барилгын дулаалга дээр одоо нөгөө хуучин баригдсан барилгууд дээр одоо тэр барилгуудыг дулаалгах янз бүрийн бас хөтөлбөрүүд Монголд бол ингээд явагдаж байгаа. Нэг нь болохоор одоо climate adaptation юу хэлээд нэг тийм байгууллага бий. Тэнгүүд тэгэл бас нөгөө уур амьсгалын өөрчлөлт рүү буцаад орчихж байгаа байхгүй юу. Тэгээ гэр байшингийн хувьд бол илүү нөгөө агарын бохирдлыг бууруулахад нөлөөлж чадах, богино хугацаанд хүн бүр хийж чадах юмнуудын номер 1 болчиход байгаа. Гэтээ дулаалгад бас ингээд айгүй олон зүйлүүдийг
анхаарах хэрэгтэй. Нэг нь бол ингээд дулаалчаар бас хэрвээ бас нүүрс төлж байгаа бол нөгөө угаартай хэрстэл нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бас дулаалгын хажуугаар тэр юу агарын салхилт агарын ventilation илүү сайжруулах тийм шаардлагууд байдаг. Тэгээ бас дулаалгыг стандарттжуулах хэрэгтэй. Яг л одоо бол гэр байшингаа хүмүүс бол цатгаараа бол ингэ дулаалал яваа. Дулаалаагүй гэсэн үг бол биш. Гэтээ яаж нөгөө нэг хийж чадах эрчим хүчний хэмнэлт хийж чадах хамгийн одоо дээд потенциалтай хүрч дулаалах вэ? Тэгээд энийгээ яаж одоо ингэ стандартжуулсан байдлаар яаж одоо эрүүл мэндэ хамгаалсан байдлаар хийх вэ гэдэг нь бол айгүй чухал. Биднэрт бол айгүй чухал санагдаад байгаа. Тэгээ хийж болох хүн бүрийн хийж болох хамгийн зүйлүүдийн номер 1 юмнуудын нэг. Гэхдээ нөгөө талаасаа бас ингээд дулаалга гэхээр одоо зарим одоо санхүүгийн тооцоонуудыг харахаар гэрээг бол нэг 3-5 цагийн хооронд дулаалгах болтой. Тэгээ байшинг бол одоо нэг 15-аас 20 цаг гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа. Тэгэхээр тэр бол бас л ингээд айгүй өндөр хүртэгтэй байгаа байхгүй ингээд анхны хөрөнгө оруулалт орох тийм оруулах хэрэгтэй дүн маш өндөр. Тэгэхээр яаж нөгөө нэг одоо сая ярьжсэн шиг ногоон зээлгдэг ч юм уу тэр санхүүгийн тогтолтойгоо одоо санхүүгийн инсентивүүдийг дулаалгахад илүү амархан болох вэ? Хүмүүст яагаад ингэж дулаалгыг илүү хүртээмжтэй болох вэ? Тэгээ тэр нь бол одоо ингэж одоо төр ч юм уу эсвэл нэг шийдлийг сонгоод бүх байшин айлуудыг дулаалгах гэсэн үг биш. Яг нөгөө нэг зах зээлийн журмаараа янз бүрийн дулаалгын бүтээгдэхүүн гарч ирээд тэр нь одоо өртгөөрөө болон чанараараа бие биентэйгээ өрсөлдөөд тэгээд иргэд болвол яг ингээд өөртөөхөө сонголтоо хийх боломжийг олгох. Тэгээд төрийн оролцоо болвол тэр зах зээл дээр гарч ирж байгаа бүх дулаалгын бүтээгдэхүүн байна уу эсвэл эрчим хүчний шилжилтийн бүтээгдэхүүн байнуудыг одоо яг хүний эрүүл мэндэд аюулгүй эсвэл ашиглахад зохистой гэдгийг одоо ингээд стандартын батлаад тэгээ стандартад нийцэж байгаа гэдгийг шалгах дээр бас бийж болох юм. Тэрнээс биш бол одоо ингээд орон даяараа яг нэг юм ашиглана гэдэг ч юм уу. Зуух тарааж өгөх юм уу. Эсвэл нөгөө нэг 19 онд түүхийн нүрсийг тийм одоо ганцхан нэг сонголтыг өгч юм уу. Тиймэр биш илүү одоо нөгөө нэг зах зээл гэдэг юм ашиглаад бас бийж. Түүхийн нүрсийн одоо түүхийн нүрсийг түлж байхад гарч исэн агарын бохирдол одоо ингээд сайжруулсан нүрсийг гарч байгаа бохирдол хоёр нь амар хол зөрүүтэй юу? Тийм судалгаа хийх юм болов уу? Судалгаанууд харах юм бол одоо шахмал турш ашиглаж эхэлснээс хойш PM2.5, PM10-ийн дундаж үзүүлэлт ер нь 40-50% буурсан гэж бол харагддаг. Гэтээ үхрийн давхар эсэл буюу SO2-ын ялгаралт бол бас 2 дахин нэмэгдсэн гэж бас харагддаг. Тэгэхээр шууд нөгөө нэг агарын бохирдол гэдэг дотор ч айгүй олон өөрөөр бохирдуулагчид явж байгаа. Зарим нь хий байгаа, зарим нь бол айгүй жижиг хэмжээний тоосон зэрэг байгаа. Тэгэхээр агарын бохирдол бүхлээрээ ингэж буурсан гэж хэлэхэд бас ингэж яг зөв биш болчихж байгаа юм. Тэгэхээр яг уу агарын бохирдлын зарим бохирдуулагч бодисын хувьд бол буурах нь бол буурсан. Зарим одоо үхрийн давхар эсэл бол нэмэгдэхээр харагдсан. Тэр нь бас тэгээд одоо яг нөгөө тэр одоо төлсний орчин ямар байгаа вэ? Яаж төлөгдөж байгаа гэдгээс шалтгаалаад. Би тэр нөгөө нэг юу агарын бохирдол гэдэг дотор нь нөгөө олон бодиснуудын хэмжиж үзээд энэ байт юм билээ шүү дээ. Тэгээд энэ нь ихтрэх юм бол аюултай ч юм уу. Би ч одоо агарын бохирдол гэхээр нэг л юм бодод зөхгүй одоо би хараад ч юм би өнөрлөөд ч юм уу тэрийг гайгүй их юм бол гайгүй болчих юм байна гэд. Тэгвэл яг дүүр сонирхоод сууж байгаа агарын бохирдлыг бид нэр ингээд амар үнэртэй нүүрс ингээ үнэртэй байгаа нь ингээ агарын бохирдол хэмэндээ штэ. Тэгтээ ингээ нэг харагдахгүй заяа. Ийм бохирдол үүсээд байгаа нь харагдахгүй. Эсвэл бохирдол үүсгэж байгаа харж байгаа гэсэн бид нарт ингээд үнэрийн мэдрэмж нь арай бага байгаад энийг бохирдлаараа буурч штэ гэд. Тэрийг юу н бид нар өөрсдөө тэгж хэмжиж чадахгүй. Эсвэл заавал төхөөрөмж хэмж тийм үү гэхгүй. Тэр нь төхөөрөмж зорил хэмжин. Яг хүмүүс нэг өнөөдөр чинь гайгүй байна уу да гэж нэг гараал өнөөдөр чинь утаа гайгүй байна уу да гэж нэг тэгээд би ч
Яг хөө тэгэж харах нь бол угаасаа одоо хүн мэдрэмжээ ашиглаад харж байгаа үйлдэл гаргаж байгаа юм бол нэг бараг бол мөн. Гэтээ хэрвээ боломжтой болвол агарын чанарын хэмжиж байгаа станцуудын өгөгдлийг хараад тэгээд одоо тэр нь бохирдлыг харуулах нь бол хамгийн зөв байдлаар харж болох юм гэсэн. Яагаад гэвэл өнөртгөө байсан ч гэсэн бохирдол байгаа, харагдахгүй байсан ч гэсэн бохирдол байж байна. Тэнгүүд одоо олон улсын судалгаагаар, янз бүрийн судалгаагаар харах юм бол харын бохирдол одоо PM2.5-ыг харж үзэх юм бол одоо эрүүл мэндэд нөлөөлөхгүй хэмжээ гэж бол тийм байхгүй байгаа байхгүй юу. Гэтэ нөгөө талаасаа бас PM2.5-ыг тэглэх гэдэг бас боломж байхгүй. Яагаад гэвэл одоо ингээд ялангуяа хот суурин газар амьдарч байгаа, машин дандаа хэрглэж байгаа, автобус явж байгаа, ингэж байгаа ингээд орон зайд бол яалтчгүй ингээд боловсруулал явагдаж байна. Гэхдээ тэрэн дээр бол нөгөө нэг ингээд стандарт байлаа гэд тэрэнд хүрчих юм бол эрүүл мэндэд нөлөөлөх юм байхгүй болно гэж бол хамгийн гол байхгүй. Тийм болохоор аль болох л ингээд доошлуулах хэрэгтэй болоод байгаа. Тэгээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага 21 онд агарын бохирдлын одоо стандарт биш илүү одоо зөвлөмж бохирдуулагч бодисыг барих хэрэгтэй зөвлөмж гэдгээ бол илүү доошлуулсан байхгүй. Бүр доошлуулад одоо жилийн дунджаар бол юу гэж бодож байна PM2.5 дээр одоо нийсийг бас яагаад тэл би яг үг хэлэх юм гэдэггүй байна. Монголоор битгэхгүй байна. Гэтэ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага 21 онд ингээд шинжилээд тэгээд стандарт одоо тэр зөвлөмжөө илүү хатуу болгосон. Тэгээд дэлхийн улс орнууд болохоор арай тэр зөвлөмжөд нь нийцэж стандартаа бас арай тавьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ одоо Монгол бүр тэр доошлоод тавьчих юм бол өдөр болгон уулаа эсвэл ингээд чирнэлэн ягаан амар ингээд бохирдолд харуулдаг тэр стандарт юм дээр өнгөөрөө стандартнууд нь тэгэхээр өдөр болгон тэгэж харагдгаар байна. Тэгэхээр одоо Монголд гэхгүй аюул олон улс орнууд бол бас тэр хэмжээнд хүрчдэггүй байхгүй. Тэгээд түрүүчийн жиллэлүүдээ 23 онд л 24 онд нэг судалгаа гараад тэгсэн чинь тэрэн дээр дэлхийн 7 билүү нэг 10 тонн багтахгүй бас орно л цэвэр агаар амьсгалж байна гэж гарч ирсэн ба. Тэгээд тэр дотор чинь ингээд одоо Америк, Канада гэдэг айгүй ингээд өндөр хөгжилтэй бас агарын чанарын хатлаар одоо агарын цэвэр агарын хууль гэдэг айгүй урт удаан хугацаанд батлаад хэрэгжүүлээд явж байгаа улс орнууд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр агарын бохирдол гэдэг бол ганцхан Монгол орны асуудал биш. Дэлхийд даяарх асуудал байгаа. Тэгээ нөгөө талаасаа ингээд за энэ хэмжээнд очивол одоо бид нэр агарын бохирдлын талаараа бодохгүй болчихно гэдэг бол цаг хугацаа бодлол ерөөсөө байхгүй. Дандаа л аль болох яаж илүү бууруулах вэ гэдэг дээр дандаа бодож явах хэрэгтэй гэсэн үг. Одоо за Монголын хувьд өвөл хэцүү. Зоны хувьд тийм хэмжүүрүүд байт юм болоо. Одоо бид нэр 100 яхаа утаа байхгүй болсон ч гэсэн амар тоосчлттэй байдаг шүү дээ. Тэр нь бидний хувьд агарын бохирдол гэж үзэх үү юм. Үгүй одоо тэгэл машины утаа гэж байна. Машин утаа тээврийн хэрэгслүүдээс ялгарч байгаа бохирдол гэж бас байна. Тэгээ манай үйлдвэрлэлээс гарч ирж байгаа утаа гэж байна. Тэгэхээр ер нь бол их усрууд нь бол дөрвөн дөрвөлөнд нь бийж байгаа. Гол нь өвөл болвол бас одоо ингээд Монголын нэг айгу хөтөө өвөл байгаа. Тэгээ эрчим хүчний их усүр байхгүй байгаа, дулаалгын их усүрүүд байхгүй байгаа болохоор дахиад нэг юм нэмэгдэж байгаа гэсэн үг. Ахалт. Зон л амар цэвэр агаараар амьсгалаад гэж бодоодсонгүй. Хэцүүлэхэд бол арай даагуур. Гэтэ бас нэг хэдэн жилийн өмнө ингээл төмөр гараал манай Монгол биш ч гэсэн төмөр гараал тэгээл салхиар ингээл дамжаал бохирдол биш ирж байгаа шүү дээ. Сибирийн нөгөө шатад амар урчирч. Одоо тэгээл уур амьсгалын өөрчлөлтөөс болоод төмрийн тавтанж маань илүү олон болно. Тэгэхээр бас ингээд зундаа ч гэсэн бохирдолтой байх илүү өндөр хэмжээний бохирдолтой байх ч гэсэн илүү үзэгдэл бол гараал гэсэн үг. Амар сонирхолтой юм. Орон суулын өөрчлөлт ингээд миний өдөр тутмын амьдралын яриад байгаа болохоор ингээд юм асуумаар санагдаад байгаа. Би харин ярих гэсэн юм саналаа. Нэг
судалгаа GGI гэдэг байгууллага Монгол дахь төлбөр нь одоо Монгол хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг ерөнхийдөө хэрвээ нэ уур амьсгалын өөрчлөлтийг ямар үнцгээс харсан бэ гэдэг 2500 жилийн хүнтэй нэг тийм судалгаа хийсэн байна. Тэгээ тэн дээр аюу сонирхолтой гарсан юм байна. Одоо 18-аас 24 насны залуучууд уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм байдаг гэдгийг хамгийн их мэдээд байдаг. Одоо бусад насны бүлгүүдтэй харьцуулах юм бол гэхдээ уур амьсгалын өөрчлөлт чухал гэдэг бодол нь эсвэл одоо энэ талаар би ямар нэгэн байдлаар үйлдэл хий гэдэг бодол нь бусад насны бүлэгтэй харьцуулахад хамгийн дагуур гэж үзэгддэг нь айгүй сонирхолтой. Ягаад гэвэл одоо дэлхийд даяар болвол хүүхэд залуучууд тэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөтөлбөрийн урд явж идэг хүмүүс. Ягаад гэвэл одоо хүүхэд залуучууд бид нэр одоо том болоод хөгшин болоод эсвэл одоо миний хүүхдүүд миний хожим үеуд энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм чинь хамгийн их одоо хохиролтой хүмүүс байна гэдэг талаа ухаарад гэдэг талаа ашиглаад ингээд шийдвэр гаргацнараас юм шаарддаг чаддаг маш хүчтэй тийм насны бүлгийн тэгээд ингээд нөлөөлөл хийдэг бүлэг байгаа. Тэгээд харьцуулаад тэр судалгаанаас харах юм бол Монголд болохоор манай залуучууд болохоор одоо мэддэг ч гэсэн чухал гэж боддоггүй. Эсвэл одоо энэ дээр яг акшн авъя гэдэг тийм бодол бас байдгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ яг би энэ дээр бас бодоод тийсэн чинь нэг талаасаа юу юм шиг байна. Одоо ингээд хичнээн бид нэр үйлдэл хийсэн ч гэсэн эсвэл одоо энэ дээр чухалчлаад авсан ч гэсэн өөрчлөлт гаргаж чадна гэдэг бас илтгэл байхгүй болохоор болт юм уу гэж зүгээр бол миний таамаг. Тэгээд нөгөө талаасаа одоо юу хийхээ бас ийм нод үйлдэл хийх боломжтой гэдэг тэр арга зам нь гарч ирээгүй байгаа болохоор бас тийм үү гэж боддог. Тэгээ ер нь тэгээд яг бас боловсролынхаа хувь хүрээнд уур амьсгалын өөрчлөлийн талаар хэр хүнддэг юм бол доо тийм одоо манай бага анги дунд ангийн хүүхдүүдэд хөвчлэн нөгөө нэг юм үндсэн хичээлүүдийн амар их өгдөө штэ тий. Тэгээ миний одоо хараад байхаар бол ингээд юм хувийн сургуулийн хүүхдүүд тэр тал дээр амар тийм тэмцдэг ч юм уу эсвэл тэр тал дээр амар юм хүчтэй үзэл бодолтой байдаг юм шиг харагддаг байхгүй юу. Тэгэхээр ер нь хүүхдүүдийг ингээ хамруулсан одоо тийм networking гэх юм уу тийм мэдээлэл өгч чанарын юм хийвэл хэр сайжрах бас айгу арга дээр төгөлгөөдөө тий. Тийм тэгэж би жишээ нөгөө дугны хакатонд орсон шүү дээ. Тэгээ тэн дээр очиж бол бас энэ хогны асуудал чи ямар толгомцоо асуудал байгаа юм гэдэг ингээ ойлгосон байхгүй. Тэгэхээр ийм энэ тентхийн одоо тийм толгомцоо асуудлыг хүнддэг юм судлаач мэрэгжилтэн хүмүүс ингэж цаг заваа зарцуулаад иймэрхүү зүйл хийх нь биднэрт амар нөлөөлдөг шүү. Тийм хүүхдүүдтэй ажиллахад айгу гоё байдаг. Хоёр налын тал дээр яагаад гэвэл яг ингээд шинэ зүйл сураад яг ингээд ухаарад би чи хийж чадах юм биш үү гэдэг тэр нөгөө майндсет өөрчлөлт нь амар ил тод харагддаг. Тэгээ тийм болохоор айгу бас урамтай байдаг. Тэгээ боловсролын төвшөнд болохоор тий одоо ингээд угаасаа манай боловсролын салбар айгу юутай болсон байгаа. Одоо ингээл хувийн сургууль, ерөнхий боловсролын сургууль гэдэг аймаг хуваагдсан. Тэгээд тэр одоо хоёр сургуульд явж байгаа хүүхдүүд нь ч гэсэн бас ингээд авч байгаа боловсролын төвшин, одоо боловсролын quality нь айгүй өөр болсон. Тэгээд тэр бол одоо энэ манайхаас одоо энэс илүү том асуудал болоод байгаа. Гэхдээ ингээд боловсролын хөтөлбөрүүдийг хайлт харах юм бол бас яг тодорхой хэмжээнд байгаль орчны асуудлуудыг ярьж байгаа ч гэсэн тэр байгаль орчны асуудлуудаа яг нэг яагаад гэдгийг сайн хүндэж ярихгүй байгаа юм шиг харагддаг. Тэгээд яагаад гэдэг дотор ингээд айгүй ингээд хүний нөлөөлж болох одоо хүний гаргаж ирсэн системүүд дээр тутгараад яагаад гэдгийг яваад байгаа. Яг гоо техникийн талаасаа бол харж болно. Техникийн шийдлүүд бас ингээд боловсруулаад явхад бол бас аягүй сонирхолтой. Гэхдээ нөгөө талаасаа ингээд боловсрол талаасаа харах ч юм уу, эдийн засаг талаасаа харах ч юм уу, улс төр талаасаа ялцдаггүй харах хэрэгтэй болоод байгаа. Тэнгүү тэр тэгвэл яагаад энэ асуудал байгаад байгаа юм бэ? Тэгээ энэ асуудлыг байгаад байгаа гэдгийг
би тэгээд айгүй удаан хугацаанд мэдчихэж яагаад шийдэж чадахгүй байгаа юм бэ гэхлээр бас яг ингээд нийгэм гэдэг юм да болчиход байгаа. Агарын бохирдол дээр харах юм бол тэгээд ингээд ер нь 90-ад оноос хойш оноос эхлээл ер нь Улаанбаатарт ялангуяа агарын бохирдлын асуудал тодорхой хэмжээнд нь л ингээд шийдвэр гарч хосч исэн байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд бас 20 жилийн бараг 30 жилийн дараа асуудал нь илүү том болсон. Тэгээд бараг шийдэж чадахгүй төвшөнд очсон юм шиг дад явцаа гэдэг нь бол бас ганцхан тийм одоо техникийн тал биш байгаа да. Юм бэ. Яг хот суурин төрөчийн 7 хоног бас ярьсан байж магадгүй. Гэтэ хот төлөвлөлтөөр ярих юм бол бас нөгөө одоо гэр суурьшлын бүсийг одоо төр одоо одоохондоо байгаа юм гэж нөгөө нэг хот төлөвлөлт ерөөсөө ингээд авч үзээгүй. Тэгээд одоо ингээд гэр хорооллын ерөөдөө байхгүй болчихсон. Тэгвэл ингээд бүх хүмүүс орон сууцд ороод ч юм уу тэгэл одоо агарын бохирдол байхгүй болчихсон. Эсвэл тэгэл одоо ингээд айгүй олон асуудал шийдэгдэж чинь гэж хараад бас яваад ирсэн юм шиг харагддаг. Ерөөсөө одоо гэр суурьшлын бүс гэдэг чинь яг суурьшлын бүс юм аа. Одоо ингээд хүмүүс одоо амьдарч байгаа дараа нь ч гэсэн амьдрах газар. Тийм болохоор яаж одоо Улаанбаатар хотын хаанч амьдарсан цэвэр аюулгүй орчинд байх вэ? Хаанч амьдарсан эрчим хүчний их усүр нь цэвэр аюулгүй эрчим хүчний их усүртэй байх вэ гэдэг өнцгөөс нь одоо харж эхлэх шаардлагатай. Одоо чинь гэр суурьшлын бүсийг одоо нөгөө дахин төлөвлөлтөнд оруулаад орон сууц болгоод идэв штэ. Орон сууц ингээ болгоод тэгээд юу н сайжрах юм гэхгүй юу? Тэгж орон сууц сэлжүүлэх бол шийдлүүдийн нэг. Гэтэ бас ингээд агарын бохирдол дээр бас ингээд алдаа гаргасан нэг юм гэвэл нөгөө одоо ганцхан шийдлийг энэ л бол шийдэл. Ганцхан энийг л хийжүүл болно гэдэг тийм майндсетээр бас манай бодлого яваад исэн юм шиг санагддаг. Одоо харах юм бол одоо орон сууцчлах шийдэл мөн сэргийгч эрчим хүч ашиглаад одоо янз бүрийн төсөлтүүдээр болохоор одоо нарны панел сурлуулад гэрийг бол бас нарны дулаалгаар нарны эрчим хүчээр ингээд дулаалах боломжтой болж байгаа. Дулаалгаа шийдэх боломжтой болж байгаа. Тэр бол бас шийдэл. Захиж сахилгаанжуулах ч гэсэн шийдэл мөн. Одоо сүүлд ингээд яг уу одоо тэр түлшийг сайжруулах, зуух сайжруулах ч гэсэн тэр одоо тодорхой хэмжээнд бол бас шийдэл гаргах гал яваад байсан байхгүй юу. Гэтэ богино хугацааны шийдэл байсан. Гэтэ тэр богино хугацааны шийдлийг нэгт урт хугацааны шийдэл юм шиг. Тэгээ хоёрт ингээд ганцхан л яг л энэ шийдэл юм шиг бариад явцсан байгаа болохоор бас ингээд дахид төвшөлвөл байхгүй болоо та. Тэгэхээр яг дахин төлөвлөлт орох бол яг тодорхой хэмжээнд бол шийдэл мөн. Гэхдээ бусад юмнуудтайгаа ингээд дандаа холиод явах хэрэгтэй. Тэгэнгүүтээ одоо энэ олон байгаа шийдлүүдийн дунд чинь одоо ямар хэсгийг болон хэдэн хувийн нэгээр нь шийдээд ямар хэсгийг хэдэн хувийн нөгөөтгөр нь шийдээд хийх юм бэ гэдгээ ингээд айгу бас шинжлэх ухаанч байдлаар бодож гаргаж ирэх хэрэгтэй, шаардлагатай санагддаг. Дахин төлөлт дээр дахиад нэг юм гэвэл одоо дахин төлөвлөлтөнд орно гэд ингээ бас хүлээлгээд байгаа нь аюу хэцүү. Тэгээд хүлээлгээд байгаа болохоор одоо за би ингээд байшингаа дулаалчийг гэрээ дулаалчийг гэдэг ч юм уу эсвэл арай нэг орчноо юм болгочих гэхлээр тэр хөрөнгө оруулалтаа оруулах гэсэн чинь хөрөнгө оруулалт нь хэдхэн жилийн дараа байхгүй болчих юмсан санагдахлаар хүмүүс тэрнийг ингээд хийж чадахгүй бас байгаа нэг барьер яг үнэ байж магадгүй угаасаа байгаа. Тэгээд барыг дахин төлөвлөлтөнд орно гэчээрээ зүгээр хайчтай юм шиг байна тий. Годомжинд ерөн дайрныхан зөвлөлүүдийн ч угаасаа нурайхан чинь гээд тэгэхээр бас ингээд төрдөө итгмээр байгаа ч гэсэн ингээ хөп үлдээжгэр ингээ жоохон хүмүүсийг амар конфьюз болгох юм байна л да. Ирэнэрээ гэр суурьшлын бүсийг бас тэгж бүрэн устгах гэдэг талаас нь өөр шийдэл бас болох юм шиг санагдаж байна. Тийм. Эдийн айгу олон шийдлүүд туршигдаад явж байгаа. Эрдэм судлаачид ч одоо олон улсын байгууллагуудын санхүүжилтээр ч юм уу эсвэл төслүүдээр ч гэсэн аюул юмнууд туршигдаад явж байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой гэж бодож байна.
Шин харин яаж бүх одоо энэ шийдлүүдийг хүртээмжтэй хүн бүрийг ботсон байдлаар бах вэ л гэдэг. Тэгээд өнөөдрийн дугаараар бол нөгөө агаарын бохирдлын талаар илүү ярьж байгаа болохоор нөгөө том бусад сэдв хүчний бохирдол ч юм уу тий ундны усны бохирдол тэр зүйлүүдийг бол хөндөхгүй байгаа. Тэгээ энийг бол та бүхэн хөндөж болно. Ер нь ингээд тал талаас мэддэг юмнуудаа хуваалцаж харсан үз ингэсэн шүү дээ гэдгээ яг ярьж ижил бид нар ингээд яг чиний дөрөв нөгөөний хэлсэн шинжлэх ухаан чарах хандах гэдэг зүйл бүр амар чухал юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Аливаа зүйлд өнгөцгөн дүгнэх ч юм уу тэнийг талын харахаас илүү цаана яг юу байна? Энд юу хүчин зүйл нөлөөлж ин гэдэг талаас нь хүмүүсээс амьдрал дээрч ажил дээрч альж байдлаар ханддаг байвлаас сайжрах байхаа бид нар нийгмийн маань стресс гэхгүй юу? Урамсгалын өөрчлөлт аарын бохирдол тэгээд нөгөө нэг аарын бохирдол дээр утааны самсгалын талаар чи оролцсон уу? Тэн дээр гоё гэж баах уу? Ер нь хүмүүсийн оролцоо хийрээсэн. Ер нь чи ямар сэтгэлүүлсэн? Ямар байсан бэ? Агуулгын зүгээс бол бүр оролцоод явсан бас нөгөө өргөдөл аарын бохирдлын талаарх сонсгол хийя гэдэг өргөдлийг Хятад иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэд нийлээд гаргасан. Тэгээд тэр иргэний нийгмийн байгууллагын нэг бол Бит Монголиа байсан. Тэгэхээр яг процесс нөгөө эхлээл дуустал нь бол ингээд өөрхөн ажиглаад хараат бус байдлаар бас хяналт тавиад явсан. Зохион байгуулалтын хувьд бол хэвлэл мэдээгээр нэг энэ талаар гараагүй болохоор бас жоохон тайлбарлаж гэж бодож байна. Зохион байгуулалтын хувьд бол одоо нэг өргөдөж гараад тэр нь 70,000 хүн гарын үсэг зураад тэгээд тэгсний дараа байгаль орчны байнгын хороонд энэ асуудал яригадаад за тэгээ байгаль орчны байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад тэгээ тэр ажлын хэсэг нь бол яг сонсгол зохион байгуулсан. Тэр нэг 21 гишүүнтэй ажлын хэсэг байсан. Тэгээд зохион байгуулалттай болохоор нэг сард 4 дид хэлцүүлэг гэж зохион байгуулсан. Эхний хэлцүүлэг нь эрүүл мэнд, амьсгалах эрх, 2 дахь нь болохоор төлж туухны стандарт, 3 дахь нь бодлого, хууль эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт гэдэг. Тэгээд 4 дахь нь болохоор яг одоо аарын бохирдлыг буруулах шийдлүүдийг сонссон. Тэгээд тэр тим дэд хэлцүүлэг зохион байгуулалтад 2 сарын 3-4-нд яг олон нийтийн ерөнхий хяналтын сонсгол болсон. Тэгээд нөгөө дэд хэлцүүлэгт яригдсан, илтгэгдсэн юмнуудыг яг сонсгол дээр томилогдсон шинжээчнэр нь дүгнэлтэд танилцуулсан юм процесс болсон. Тэгээд яг нэг талаасаа харах юм бол болоод өнгөрсөн нь бол яг нэг талаасаа одоо аарын бохирдол гэдэг чинь манайд тулгамдсан байгаа том асуудлуудын, чухал асуудлуудын нийт тавих шаардлагатай асуудлуудын мөн шүү гэдэг ингээд хүлээн зөвшөөрсөн байсан. Яг айгүй олоода бас нөгөө өргөдлөөр депетишн дээр гарсан өргөдлүүдээр ингээд яг 70,000 ч юм эсвэл 100,000 гарын үсэгтэй хүрчээд тэгээ одоо улсын хурал авч үзэхгүй ч юм ингээд акшн аваагүй бас кейсүүд байгаа хгүй. Тэгэхээр энэ удаад бол яг бас ингээд аваад сонсголоо хийцэн байна. Тэгээд сонсголын үеэр бол тодорхой хэмжээнд одоо тэр шин мэдээлэл, шин дүгнэлтүүд гарч ирэх нь ирсэн. Сонсголын үеэр бол одоо 2017 оноос хойш 24 оны 2779 хүн угаартаж нас барсан гэдэг тав баримт гарч ирсэн. Урд нь бол энэ дээр ингээд бас ингээд 700 хэд юм уу 100 хэд юм уу гэдэг жоохон бархан болоод исэн ч юм уу. Тэгээд одоо хяналтын шинжээчнэрийн хэлснээр бол одоо 2008 оноос хойш яг төрийн зүгээс 1.7 их 80 төгрөг аарын бохирдолтой тэмцгээд бол зарцуулагдсан байна. Тийм 1.5-1 нь бас зөрчилтэй байна гэдэг гарч ирсэн. Гэтэ энэ дээр бол бас нэг олон улсын янз бүрийн хөрөнгө оруулалттай олон улсын төслүүд тэрнүүд нь ороогүй байна шүү дээ. Тэгээд энэ оруулал хамаагүй том гарч ирнэ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд тодорхой хэмжээнд шинэ мэдээлэлүүд бол гарч ирсэн. Тэгээд тодорхой хэмжээнд бас яг тэр сонсголд оролцсон иргэд бол одоо шууд байдлаар
үзэл бодлоо, өөртөөхөө туршлагаа тэрний нэгэн байгууллагууд өөртөөхөө хийдэг ажлынхаа өнцгүүдээс ингээд санал бодлоо илэрхийлээд, байр суурь илэрхийлээд явсан. Тэнд оролцсон гишүүдийн хувьд бол гишүүд болон шийдвэр гаргагч нар төрийн байгууллагуудын төлөөллийн хувьд бол бас тодорхой хэмжээний нөгөө нэг ярьж байгаа юмнууд нь жоохон одоо эхний хилцүүлэгтэй харьцуулах юм бол сонсголын сүүлийн өдөртөө ингээд хоёлаа харах юм бол бас нэг ахис төвчлүүд харагдсан тий одоо ингээд ганцхан Улаанбаатарын асуудал биш байна. Нийслэл одоо орон даяар асуудал юм байна. Дулаалгаа хэдүүлээ илүү том зургаараа ярих шаардлагатай юм байна. Одоо санхүүгийн төвшөнд ч гэсэн ингээд илүү хүртээмжтэй юмнуудыг болох хэрэгтэй юм байна. За ингээд төрөөс нэг л одоо шийдэл гээд гаргаад тэрнийгаа ингээд шахах нь бас буруу юм байна. Илүү хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэт ингээд айгүй ингээд narrative-ийн хувьд бол ахис төвшил гарсан юм шиг санагдсан. Гол нь нэгт одоо сонсгол болоод өнгөрсөн гэдэг яг тэг юу болоод өнгөрсөн нь олон нийтэд мэдээлэл айгүй муу байсан болохоор тэр бүх ингээд ахис төвшилт тэр өрөөнд байсан хүмүүсийн дунд л ингээд одоохондоо үлдсэн байгаа юм шиг санагдаж байна. Хоёрт болохоор сонсголын тэр процесс гэдэг нь одоо шийдвэр гаргахны тайлбарлалаар бол нэг одоо тийм шин шийдэл гаргах гэхээсээ илүү асуудлыг илүү гүнзгий байдлаар ойлгох. Тэр асуудал яг яагаад болоод байгаа юм бэ? Бүтэн зүйлсүүд нь юу юм бэ? Юу буруу хийгээд байсан юм бэ гэдгийг ингээд дахиад нэг эргэцүүлж харах гэж байгаа юм. Тэнгүүд яг тэндээс гарч ирсэн тэр дүгнэлтүүдийг хэрэгжүүлээд ажил хэрэг болоод бодлого болоод явахын тулд заавалжгүй артаас нь ингээд хөөж явах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Энэ дээр одоо иргэний нэгэн байгууллагуудын хувь талаас ч гэсэн ингээд нөлөөллийн ажиллаа, бодлого нөлөөлөх ажиллаа яваад хийгээд өөрчлөлт явах шаардлагатай. Шийдвэр гаргагч нарын зүгээс ч гэсэн одоо зарим гаргаж ирсэн санаачлагууд нь хэлэх юм бол одоо байгууллагын хорины доор агарын бохирдлын дэд хороо гэж байгуулна гэдэг юм уу, эсвэл одоо энэ сонсголын ажлын хэсгийг үргэлжлүүлэхийн тулд төр хороо гэж байгуулна гэдэг юм одоо нэг тогтолцооны хувьд ингээд юмнууд санал болгоод байгаа. Тэгэхээр эдгээр нь одоо хэрэгжээд явах нь тий. Одоо энэ дээр ганцхан өвөл ярихгүйгээр хэр одоо энэ чуулганаар дараа тэгээ зундаа энийх асуудлаа дахиж хөндөд энэ асуудлаар зоригтой дуурайд шийдлүүдийг хайгаад явах шийдвэр гаргацнэр хэр байх нь гэдэг дээр яг тэр үр дүн байх нь үгүй гэдэг нь харагдах байх гэж бодож байна. Одоохондоо бол ямар ч байсан болоод өнгөрчлөө. Тэгээд бидний зүгээс бол бас аль болох одоо ийм болсон шүү. Бид нар одоо тэгвэл ийм шаардж болж байна гэдэг мэдээллийг бол өгөхийг хитээж байгаа. Гэхдээ үр нөлөө нь бол тэр хугацаанд л яг илэрх бах. Яг хэр одоо энэ одоо эргэлтийн зэг болж чадсан эсвэл чадаагүй бол тэгвэл одоо яаж хэвтүүлээ өөр арга замаар яаж шийдвэр гаргах нэрийг хөтлүүлэх үү? Яаж одоо улс төрийн тэр урам зоригтой хүмүүс бодлогуудаа боловсруулад хэрэгжүүлээд явах уу? Тэгэхээр дахиад яг өөр байдлаар л харах хэрэгтэй байна. Бас нэрнээсээ чиний хэлдгээрээс сайжирсан ба шүү дээ. Тэр хэмжээнд хэмжээнд бол ядаж ингэж сонсгол болоод асуудлуудаа бид нэр ингэж асуудал байж штэ гэж үзэж байгаа гэсэн үг штэ тий. Тэгээд тэгтээ жоохон харамсалтай санагдсан нь бол хүмүүсийн оролцоо жоохон дутмаг хүмүүс тэрний яг үр дүн тэр явцын талаарх мэдээлэл нь дутмаг гэсэн дээр жоохон харамсалтай болсон юм байна тий. Тэр тэгтээ нууц биш үү тий. Нууц биш. Ил тод. Тийм уул нь хилцүүлгүүд сонсгол телевизээр үндэсний телевизээр бол гарсан. Тэгээд яг Facebook дээр нь лайв нь одоо бийж байгаа бах илтгэлүүд нь ч гэсэн PPT-нууд нь бахан бийж байгаа. Тэгээд оролцоо бол бүртгүүлээд оролцоод бол нээлттэй бахан байсан. Гэтэ тэр бас мэдээлэл нь ингээд хүмүүс ингээд парламентийн юмээр ороод одоо хэдэ энэ болох гэж ингээд хараад байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо болох гэж юм гэж зүг гэдэг мэдээлэл нь бас сайн яваагүй бах. Яг хөө зарим гарч ирсэн шүүмжлэл гэвэл одоо эрчим хүчний сайд эсвэл эрүүл мэндийн сайд сонсголт оролцоогүй гэдэг ч юм уу, эсвэл хотын дарга ганцхан дэд хэлэлцүүлэгт орсон гэдэг ч юм уу, бас тийм төлөөлөл нь одоо шийдвэр гаргахад Breed Mongolia компани үйл ажиллагаатай яаж хамтарч ажилладаг вэ? Гишүүн чөлөө бүртгүүлдэг үү эсвэл төрийн бас байгууллага гишүүнчлэл бол байхгүй.
хамтрах ажиллах бол нээлттэй. Тэгээд хоёр талаасаа санал тавиад ярилцж агаад тэгээд хамтраад ажиллах бол нээлттэй. Тэгээд ер нь ямар ч секторын байсан ер нь хамтарч ажиллах хэрэгтэй л гэж хардаг. Яг уу ашиг сонирхлын зөрчил байхгүй болно тийм. Яагаад гэхээр угаасаа агарын бохирдол, зур амьсгалын өөрчлөлт хүн бүрийн сектор болгоны одоо олон шийдвэр гаргах төвшин болгоны асуудал болохоор тэгээд дундаа л шийдлүүдээ гаргах шаардлагатай. Тэгээд энэ тал дээр бас хот төлөвлөлтөөр бол ямар нэгэн тэр тал руугаа ажилладаг байгууллага байх юм бол хамтраад бол айгүй нээлттэй. Тэр тал дээр бид нэр арай илүү гүнзгийрүүлж ажиллаж амжаагүй байгаа. Гэхдээ хүсэл бол байгаа. Бас эрүүл мэндийн сектортай ч гэсэн хамтрах хүсэл бол байгаа. Өөрт нь бол бид нэр сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн салбартаа жоохон ажиллаж ирсэн туршлагатай. Тэгээд яг судлаач бодлогын зүрийн судлаачуудтай хамтарч ажиллаж ирсэн туршлагатай. Тэгээд хамтардаг аягүй олон байгууллагууд байгаа. Тэгээд тэрнийгаа л илүү л өргөн болгоод илүү л олон хүмүүстэй хамтарч иж шийдлүүд нь дундаасаа л гарахгүй болвол угаасаа тэгээд нэг зөв шийдэл гэж байхгүй. Нэг байгууллагт бүх юунууд нь тайлбар шалтгаанууд нь байна гэж байхгүй. Тэгэхээр хамт дундаасаа л юм гаргах хэрэгтэй. Одоо яг ийм бүрээ нууц иш болол ямар юу төлөвлөж ийн ойроо үйл ажиллагаа төлөвлөж ийн үү? Бусдаа хуваалцаж болохоор маш нууц шин. Манайх яг 3 үйл ажиллагааны юм талбартай. Тэгээд тэр талаараа янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эхнийх нь болохоор олон нийт рүү чиглэсэн илүү одоо чадахжуулах хөтөлбөрүүд, сургалтууд байгаа. Тэгэхээр энэ дээр хүүхэд залуучуудтай агиух ажилладаг. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдэд бол үргэлжлүүлээд явна. Хоёр дахь нь бол одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд, эрдэмтэд, сэтгүүлчид, судлаачдын дундах тэр хамтын ажиллагааг илүүсэн бэхжүүлэх, хамтарч ажиллах боломжийг нь бүрдүүлэх, нөхцөл байдлыг бүрдүүлэх дээр ажилладаг. Тэгэхээр энэ дээр илүү одоо бусад эрхний нэгэн байгууллагатай ойрхон ажиллах, консультейшнууд хийх, биенийхээ санал бодлыг солилцоод нэгдсэн байр суурь гаргаж ирэх. Тэгээ тэр байр суурьудаа ашиглаад манай 3 дахь талбар болохоор нөлөөллийн ажлууд. Тэгээ тэр нөлөөллийн ажлууд дээр болохоор одоо энэ сонсголоос гарсан үр дүнийг хөөгөөд явах. Тэгээд одоо дотоод орчны агаарын чанарын стандарт гэж ингээ батлагдах гэдэг айгүй олон жил болж байгаа мөртлөө батлагдаагүй явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр илүү нөлөөлөл хийх. Одоо тэгэл одоо төрөл ажиллагаанд яг юун дээр айгүй сонирхолтой бас энэ жил хийж үзэж байгаа юм гэвэл одоо олон улсад бол environmental justice гэдэг ойлголт байдаг. Монголоор орчуулагтаа одоо байгаль орчны шударгаас эсвэл байгаль орчны ёс зүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар орчуулагтаад байдаг. Тэгээ энэ нь юу вэ гэхээр одоо ингээд байгаль орчны асуудлууд өөрөөр хүмүүсийг өөрөөр нөлөөлж байгаа. Тэгээд өөрөөр нөлөөлж байгаа шалтгаан нь тэгш бус байдал байгаад байгаа. Ядуурл гэх юм уу эсвэл боловсролын хүртээмжгүй байдал эсвэл хаана амьдарч байгаас шалтгаалаад хотод амьдарч гин үү, орон нутгад амьдарч гин үү гэдгээс шалтгаалаад ингээд өөрөөр нөлөөлөд байгаа байдал нь ингээд нийгэмд байгаа тэгш бус байдлуудаас ингээд болоод байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал одоо нийгмийн тэр тэгш бус байдалтай нийлэх юм бол байгаль орчны шударга бус байдал болоод байгаа. Тэгэхээр одоо энэ ойлголтыг яаж нутагшуулах вэ? Монголын нөхцөл байдал нь яг юу гэсэн үг юм бэ? Энэ талаар ярих одоо үг хэлэх нь биднэрт юу байх юм бэ? Яаж орчуулах юм бэ? Тэгээд одоо энэ одоо харах үнцэг ч юм уу энэ принципл нь одоо манай хууль эрх зүйн орчинд, бодлогын орчинд ямар байдлаар харагддсан бэ? Эсвэл ингээд энэ justice одоо тэр шударга бус байдлыг бий болгоод байгаа тэр бодлого нөхцөл зүйлс нь юу байх юм бэ гэдэг дээр одоо нэг талдаа залуу одоо идэвхтэн залуу бодлогын нөлөөлөл хийж байгаа хүмүүсийг чадахжуулах хоёр дахь дээрээ болохоор ингээд аягүй олон community-тэй ажиллаад одоо тэр community-гаасаа доороосоо дээшээ тийм одоо үг хэллэг гаргаж ирэх. Тэгээ гурав дахь нь болохоор бас ингээд судалгааны ажил болоо та. Тэгэхээр энэ дээр бол би нөгөө яг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй илүү ойрхон бас ажилламаар байгаа болохоор миний хувьд бол бидний хийх гэж байгаа ингээд айгүй сонирхолтой юмнуудын нэг болоо та. Тэгээ одоо агарын бохирдолч гэсэн ингээд айгүй шударга бус байдлаас гарч ирж байгаа. Тэгээд одоо
өөрөөр хүмүүсээ аяг өөрөөр төлөвлөж байгаа хгүй. Ингээд агаарыг цэвэршүүлэгч таах боломжтой байна уу? Маск авч боломжтой байна уу? Дотор орчин ингээд юу цэвэр байх боломжтой байна уу гэдгээсээ шалтгаалаад бид нэр хэрэг хүртэж байгаа. Тэгээ Улаанбаатар хотын аль хэсэгт амьдарч байгаа гэдгээсээ болоод бас маань бидний өртөлт бол ингээд шал өөр байгаа хгүй. Тэгэхээр энэ бол шудраг бос байдал. Тэгэхээр энийг яаж ингээд ойлголтыг нь илүү том болгох вэ? Тэг яаж хууль эрх зүйн орчнаас илүү хүртээмжтэй, илүү тэгш байх вэ гэдэг. Айгуу хэрцлээ нэ. Тэгээ сонирхолтой бид магадгүй. Тийм байна. Өстой сонирхолтой байна. Одоо тал талаас нь том зургаар нь харсан. Манай подкаст ингээд төсөлт нь нэг урай хэлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр нь ингээ юу ч хийж болно уу? Болно. Тэгээд ийм бусдаа урайлах өөрөө хүсдэг ингээд. Би залуу мэрэгчлүүдэд урайлдаг юм уу өөртөө ч гэсэн ер нь альва нэгэн зүйлд эксперт болох нь айгүй чухал. Том зураг хардаг. Тэгээд бас экспертиз байх нь айгүй чухал. Ерөнхийдөө санагдаад байгаа. Тийм яг тэр нь ганцхан зүйл гэхээсээ илүү яг ингээд одоо олон улсад одоо Монголд ч гэсэн ингээл залуучуудынхаа дуу хоолойг сонсъё, залуучуудынхаа эрх ашгийг илүү бодъё. Тэг ингээл одоо энэ нэг залуучуудын хөгжлийн жил мэлгээл яваад байгаа. Тэнгүүд нэг талдаа бас ингээд бидний дуу хоолойг сонсоход бэлэн одоо шийдвэр гаргаснаар ч дэлхийд арга бэлэн болж эхэлж байгаа юм шиг санагдана. Тэгээд нөгөө талаасаа залуучууд тэгээ хүүхдүүд ч гэсэн ингээд яг тэрнийг ашиглаад нэг асуудлаар байр сураа сайн илэрхийлэх тэр чадвараа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Би ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхээр ураа гэх юм бол keep going. Keep going гэдэг ураа таах. Энд яг нэг зүйлийг хараад уушраад байхгүй өөрөө бодсон зорьсон зүйлээ яг аваад ингээд хаяхгүй тууштай хийгээ явах юм. Тийм баярлалаа. Наа хүн ч гэсэн яг тэр зүйл дээр яг өөрийнхөө бодсон хүссэн яг хүрээсэн зүйл дээр амар тийм тууштай ажилладаг юм шиг санагдав. Баярлалаа. Өнөөдөр манай подкастт хүрэлцэн ирсэн баярлалаа. Болсон баярлалаа. Тэгээд сайн сайхны төлөө явж байгаад баярлалаа. Өрсөн маш их баярлалаа. Гоё ирлээ.